Чи юу гэж байгаа? Чи өөрөө Спарта. Спарта. За нэг жанрын хоёр хүн ч одоо гээд хэцүү юм аа. жоо түлхэлцээд те нэг хас Чи ингээд түлхэлцээд идэх шиг. Жоо бас эвгүй зочин шүү. Жоо цааш сууч. Микроны хард чахалцж байгаа шиг яас гэсэн. Гараа ингээ оруулч. Байраа суусан дээр биш үү? Одоо чи юу лээ? Зүгээр шүү дээ. За Ингээд явж байгаа угаасаа. Сэргэн баяр март сайхан уу? Сайхан шинсэн үү? Оо сайхан. Амар байна уу? Дажгүй. Шинэ жилээр ажилласан. Дажгүй сайхан. Галтуур. Одоо л жоохон сөөрөн байна. Гэр зураа. Бүгдээ хараад үе гарч нэг ганц хоёр реклам алгатчаал. Та хоёр өмнө уулзч ирсэн үү? Тийм машин угаалгын газар тааралж шүү дээ. Анхаарал Би нөө жижиг тэргүүлсэн шүү дээ. Тэрийг солилцсон шүү дээ. Чип авсан. Чи нөгөө машинтайгаа хэвэр өнө. мань зараад ундаг дугаа. Чи форестертэй байсан. Хойд спасиатай байсан. Тийм мань форестертайгаа байгаа. Чиний форестерийг би харчаад бас фильмний орлого бас хөөрхөн байт юм биш үү? Комедианы орлого бас ариун байгаа сте. Ариун тий. Орлогын ам нэг цаана. Чи би биний говцаа харах юм яа. Энэ юу комиссионертэй байна гэх. Би тийшээ суугаад таяр гэж бодож явж байгаа. Өөс нарийнч энэ миког авчихаа даа. Миний хөшөө цаашаа гараа сууч. Тэгээд чинээс гэрч байгаа тэгээд үйл цайтал боод тий. Гэтэ манай цогтоо мундаг залуу тий. Надаас илүү гэтэ нүрний батхаараа. Манай цогтоос гоё давхраатай. Нүдэндээ биш гидсэндээ. Энэ би паа чанда. Одоо миний комеди үднээс ярьдэн штэ. Тий. Ийш харьяа таа. За одоо ингэ гурлаа хамт тоглоом. За энэ юу гэхээр ёо за энэ юу гэхээр хариул эсвэл ид гэдэг тоглоом. Хариул эсвэл ид. Шууд идчих болохгүй. Болно. Үлсээд тах. За манай даалгаврыг авчирч өгье. Нэг хүнд нэг тавхта. Ус бол нэмж авч болно шүү. За ус бол таарыг бас нэлээд уун гэж би бодож байна. Хэрвээ идвэл. За. Ингэн би хүн бүрээс нэг асуултыг ээлжлээд асуугаад явчих. Тэгээд тэр асуултанд хариулах юм бол идэхгүй байж болно. Хэрвээ би хариулахгүй гэж татгалзвал идэнэ. Идэн гэдэг нь хазах юм уу? Нэг асуултанд нэг мөч. Тэгэл дор хаяж 50-аас дээш үн идэнэ. Соусыг Энэ төлөхгүй. юу тэр төгссөн бэ? Мэдхгүй. Юу сарын юм? Сарын тэмдэг гэнэ. За хаяач та ууч. Яг юм идэрч яах чинь. За ингэ. Шууд цогтоогоос эхэлнэ. За. Асуулт. Идчих уу? Шууд. Идчихтэй хариулж идэг те. Эдгээр хошин урлагийн продакшнуудын хошин чадвараар нь сайнаас нь мууруу нь дарааллуулж нэрлэнэ. 5 нэр байна. X2 production, Mask production, Shinui production, Emotes production, UB comedy. За. Хамгийн хошны нэгт жагсаага доош нь цуулах нь шүү дээ. Та энэ асуултанд хариулж болно. Үгүй бол эхний мөчөө идэж болно. Яг энэ цаг хугацаагаар уу те? Ер нь өөрийнхөө үнэлэмжээр гэсэн. Хэцүү асуулт. За яг боддог юмаа л хэлий зүгээр яг нуулгүй л хэлий те. Яг гоо одоо цаг үед бол яг одоо яг хамгийн одоо карьер өндөртэй байгаа продакшн бол миний хувьд яг нэг нүггүй хэлэхэд бол UB comedy юм шиг санагдчихэв. Яг гоо гэтээ яг гоо энэ би бол залуу хүн те залуу хүний хувьд ч те одоо залуу хүн бол одоо шин гарч иж байгаа юу вэ те тэр болгоныг одоо үзэж сонирхож оролдож тийм сонирхолтой байдаг. Яг бүр ингээд агуулгаар нь ингээд бас те цаг хугацаанд бодох юм бол одоо номер 1 продакшн бол X2 зах. Яг тэгвэл одоо сэргээш 1 2 3 бол ерөөсөө Монголын хошин урлагийн ерөөсөө сор бүтээлүүд тахгүй тий. Монголын нууц тавчаа шиг одоо тийм одоо бот ном гэж хэлж болно. Тэгээд X2 тэгээд масс тоглодог байсан Бата тий жүжигчин Батаах, Төөдаах эдгээр одоо үндсэндээ өөрсдөө ингээ продакшн байгуулсан болохоор тэр үеийн X2 гэхээр одоо магадгүй амар чинтэй одоо маш одоо супер байсан. Тэгээ одоо бол мэдээж одоо хүч хуваагдсан. Тэгээ жүжигчид өөрсдөө
бас өсгөл мөрөөдлөө дагаад продакшнууд байгуулсан. Тэгээ миний хувьд одоо ингээд үйл ажиллагаа явуулж байгаа продакшнууд гэх юм бол хамгийн одоо үзэгчтэй байгаагаас нь л одоо дүгнэх байхгүй юу? Тэ? Тэр нь одоо яг ойлгомжтой шударга. Тэгэхээр хамгийн их үзэгчтэй байгаа нь мэдээж одоо эмоц байна, маск байна. За тэгээд дахиад өөр юу лээ? Шин X2 mask шинэ үе эмоц. Тэгээд UB comedy. Тийм. Гэхдээ бас энэ бас харьцангуй ойлголт. Яг л UB comedy бол 200 зэрэгтэй авахт бол тоглолт бол ерөөхдөө халуух хүн болоо явчих тийм. Продакшны хувьд болохоор 500 хүн байхад л ер нь сулдаа ордог байхгүй маш одоо баг байдаг. Яг тэгэхээр маш олон ажилтдаг болохоор. Тэгэхээр бас нэг харьцангуй ойлголт байгаа байхгүй. Тэгэхээр миний бодлоор яг одоо энэ цаг үед бол яг харьцангуй өдөртөө 1000 хүн үздэг продакшн бол ерөөсөө эмоц байна, маск байна. Харьцангуй үзэгч нь жоохон цөөрөд байгаа. Гэхдээ уушлаараа боёаха тий. Тэстэ муухай энэ ч бас эвгүй шүү дээ. Яг нэг салбарт ажиллаж байгаа. Гэхдээ энэ одоо хошуу урлагийг чи 20 30 жил өдий дайтай ингээ хөгжүүлээ аваа явуулсан. Энэ хүмүүс өөрсдөө агуу байгаа байхгүй тий. Тэгвэл нэг юм чи ингээд модонд ороод нэг удалгүй хог болоод тий хаягдсан шүү. Тэгэхэд энэ продакшнд 20 30 жил ерөөсөө ям хатан ээжиг ерөөсө бүх талаас нь харуулсан байна. Тэгээ нууц амгийн бүх талаас нь харуулсан байна. Одоо сэдв ер нь нэмэх одоо хасаг 17 бол ерөөсө гой хүлээж бүх одоо сэдвүүд нь дууссан. Одоо дандаа нэмэх 17 тий бүх спорны комеди жок панчууд л үлчээд байна шүү дээ тий. За асуултанд хариулъя. За нэг тайлна. Ямар бөрк юм бэ гэж. Хариултаа чи өөрөө бас бөөрх юм шүү дээ. Эсвэл саяны гоё тайлбарынхаа араас идэж болж байна ихнийхээ. За би яг одоо шударгаар хэлээ. Нэгт эмоц зөө. Хоёрт маск, гуравт UB comedy. Тэгээд шинэ үе нөгөөх нь юу лээ? Шинэ үе X2. За X2 шинэ үе. За Баярлалаа. Эхний асуулт амжилттай хариуллаа. нэг мөч ийшээ тавьчих уу. шак гэд баг шатар тоглоод байгаа юм шиг. Сүүдрэг мишэдэр. За Санти дараагийн асуулт. За UB Comedy Club-ийн эдгээр комедиануудыг хамгийн хөгжилтөөгөөс нь хөгжилтөө биш рүү дараалуулж хэлнэ үү? За Нэгт идрээ байж. Өгөхгүй. Идрээ. За Бата. за Содху. захирал явж байгаа юм биш. Содху. Бата. Содху Баяра Золоо. За нэг тийм бай. Гэнч за би сая зогтоо шиг оршил явах юм. Яар. Чи оршил маршилтай явуулт юм шүү дээ. хин хүүгийн новш хин хүн чинь Хин надгийн хин надаас мөнгө зээлээ да. Зээлэх мөнгө байхгүй. За ер нь бол энийг би зүгээр ингээд дараалахад их амархан байна л да тий. Ер нь бол хийсэн шоу тий үзэгчд би өөрөө дотор нь байгаа бас тий хэлэхэд их амар байна. За нэгдүгээрт бол ер нь комедигийн идрээ гэж хэлмээр байна. За нэгдүгээрт идрээ. Тий циркэд тоглолцсон, арга тоглолцсон, англиар тоглож тий одоо бүгдийг л хийж тий. Идрээтэй байхад бид баяа. За идрээ. Идрээ нэгт. Хоёрт манай Бата байна. Бата үнэхээр гоё. Тэ яг тэр нэмэх 18 өөрийнхөө төрлийг гоё барьдаг те. Гуравт Содоо байна. Содоо Батагийн дараа юм байна те. Тий, дөрөвт манай Баяраа байна. Залуу комедиан. Тавд миний Золоо байна. Миний Золоо. Миний гэдэг байгаа шүү дээ. Залтай нөхөө. Гэнэ чи яг 4.5 гэж байхгүй шүү дээ. За баярлалаа. Эхний асуултаас Санти мөн мултарлаа. Хариулаад тавьчих. За цогтоо. Дараагийн асуулт. Европын орнууд киногоо яваад нээсэн. тий. Танаа кино багийн хамт олныг хамгийн онцгүй хүлээж авсан улс аль орны монголчууд байсан бэ? Дараад эргээд очих болохоор айгу хэцүү. Тэр чинь нөө буудал авахгүй нөө айлаар хонж төсөө гэх юмдаг болохоор наачс та. За нэг мөч идчих тийм үү? Хариулт мөчид яа. За мөчөө идэв. Кетчуп нь ямар амар асгацсан юм те. За яг бол сайн мэдгүй байна. Ерөөсөө яг ингээд яг битэр чи анх удаага явж ирсэн болохоор нөө мөрөөс л болцсон байсан те. Сошиалар битэрийг зөвхөн үздэг байсан бол уулзах байсан болохоор дандаа л гоё хүлээж авсан л та. Хамгийн одоо жоохон хүн багтай байсан Австрийн Вен. Тэнд жоохон хүн багтай байсан болохоор битэр нөө өмнө нь дандаа пик хүмүүстэй байсан болохоор тэр ичээр бүр амар нээлттэй сайн байцгаана уу орилох гээд гарах гэсэн чи яг ингээд цөөхөө нэг чол гэдэг байсан. Гэтэ одоо энэ зэрэг талаас илүү харагдчихэв. Тэгэхээр Австрийн Вен юм байна. Венийх нэг чи яаж байгаа юм те? Венийх нэг
Би дахиад явахдаа вен авахгүй л гэж бодлоо. Бодлоо. Венийг мах гэж. Үгүй тентх оршин суугч те монголчууд маань арай бага л байсан баг. Тэ Австрийн венд. Тэгтээ онцгүй гэж байгаа юм да. Онцгүйч биш л дээ. Гэхдээ яг ингээ халуун ухтаж аваа. Яг Джексон Мекшин шиг явжсэн аахгүй. Тэгээ машин дотроо хувцас сольж явах нэгэ цонхон дээр ирээд октод ирээд тэгээд наалтаж маалтаа зарим нэг ингээ гарагдцсан. Тэгээд хүүшээ хувцас сольж штэ. Юм нэг хөшгөө хааж байгаа. Тэгээ Австрийн венд бас л тэгээд амар олон тэр нэг зэрэгдэл дунд ингээ жижиг ахта хэй гэчихэд хөшгөнийхээ ардаас ингээ ойрлоо гарсан чи харин нэг хөрхөө ингээд цамцаас идэ Австрийн манай монголчууд исэн. Тэр нь жоохон тийм санкц. Яа тэгэхээр тэнд битэр нэг ариун евро цуглуулж исэн. Тэгээд тэр үед евро их бага орж исэн. Тэр үед евро ороод ирсэн бол сая эндээ битэр зуны байшин бариулчих юм нэ тэр гэж бодсон. Нохооны үр бариуллаа. Нохооны үр бариуллаа та гэж. За баярлалаа. Хариултыг авлаа. Дараагийн асуулт. Шүү. За. Цогтойгийн тоглосон 5 киног нэрлэнэ үү? Цогтойгийн тоглосон 5 кино. Цогтой чи ер нь бол миний одоо ер нь ирээдүй дээ. Өнгөрсөн цаг чинь цууж. За цогтойгийн тоглосон 5 кино ихэр чи. За өндөг толгойд байгаа. За өндөг толгойд байгаа. За мэдээж нэмэх 17 байгаа. За нэг тооцож байна үстэй. Нэг кино тооцсон шүү дээ. Найруулагч тооцоод ирэх нэмэх 17-г за тооцлаа. Кино байтгаад ирчин төсөл шүү тийм үстэй. За тэгээд нөгөө нэг бурхан чөтгөр төр чи юу лээ гэж одоо. Тэр чинь нэмэх 17. Гүү шүү дээ. Тэр чи ихний яваа өөрөө нэртэй кино. За байж байгаараа хэлэхгүй шүү. Цогтой хэлэхгүй шүү. Тэ. Бас цогтойгийн нэг аавын кинод хамгийн анхны тоглосон. За 3 дахь аав гэдэг гэрте кино. Аав гэдэг нэртэй кино. Тэ. Тэр чи цэбог тоглосон шүү дээ. Өөр аав нь. Таришаны аав. Тэг зөв нэрлэхгүй бол тооцохгүй шүү. Тийм үү? Тийм. Идчихэ. За одоо саны. За 5 кинонд миний анд тоглосон юм уу ер нь? Бош. Би сая соёлын дүргээ авсан шүү дээ шинэ жилээр. Тийм үү? За баяр. Тэгээ ерөнхийн шалгуур нь 5 киноны хоол дүр байсан баг гэж боддог. За тэгвэл юу яасан шүү дээ? Би киноны үйл явдлыг хэлж болохгүй юм. Би санаад байна. Зүгээр киноны нэрийг л хэлэх хэрэгтэй. Байдаг бог. Сүнс олдог кино тоглосон шүү дээ. Сүнс олдог кино шорт бодолттой. Тийм. Тэ? Тийм. Тэгээ тэр ч санаад. Аав нэг жоох хүүхдээ анхны кино гэж санаад та. Тэгээ өндөгн толгойд кино театрт 2 кино нээсэн. Ингээд 4. Тэгээ нэмэх харуултыг 5 болчиход байгаа. За идэв. Өчөөд. Киног нэрлж чадсангүй? Чи наа үздэг дэмждэг гэсэн. Гүй мэн үйл явдлын үздэг байхгүй юу? Гүй чи мэдхгүй байна. Өшин корона тарахтаа яаж юм бэ? Ухаанаас ирсэн шүү. Хүмүүс аль одоо яана анда. За 3 хазчих те. Нэгнээс нь. Аа Санта чи ямар том уралтай юм бэ? Чимдааны барьсан юм бэ? Шүүс мүс нь Оо яа соус татлаас надаараа. Чи ямар халуун ногоод юм бэ анда. Чи битээгээд дөнгөж танилцсан үнтэйг андаа мандаа гэдэг. Амар сонир нэг уц муц аваа мөрөөд алга болох. Хөөш 4 жил маань ихэмд нэг хөтлөгч байсан юм. Оо тийм. Оо за бас түүхтэй маань тий. Хэрэлдээд идээд байх юм. Хэрэлдээ. За амар юм байна. за баярлалаа. Цогтой алдаасаа. Майн уншд юм уу? Одоо чиний 5 мамбог нэрлэгээ хэлээ шүү дээ. Аа. Тэгтэн би хэлээ шүү дээ. Шууд үзсэн. Бодлоо. Мань нэр байхгүй юм ч юм аа. За ингэ. Одоо юу яах вэ? тэр тачгч надад. Цогтоос асуух сүүлчийн асуулт нь. За. Цогтоо даалгавар болж ирж байна. За. Сантигийн өгсөн өгөгдлийн дагуу мамбо хийнэ. Санти цогтоод өгөгдөл өгнө. Хин рүү залгаж маан боё хэ. Тэрийг гэн чи юу? Чангастай анда төгсгөлтөн тэгэл цагдаагийн алга колоо хүлээдэж штэ. Мэн нэр 20 бай цагжсэн. Тийм. Одоо тэр захим гэмдрэгтэй дэмжих Эрдэнэ булгангаа гошууштай бүр дассан. Бүр санаад би нэгээ бүр чи яага маан боёхгүй чи байцаах гад. Гэцөө би цогтоодоо өгөгдөл өгнө. Би нэг саяхан нэг цагдаагийн ерхий газрын нэг аяны үрээнд юм тоглох хэрэг гардаг байхгүй. Тэгээ цагдаагийн газартаа барттай байгаа л да. За. Хоёр эрүүгийн хэрэг За. ингээд тэгээд байгаа. Борон тэнсэн.
1:30. За. За эсвэл цогтоо сүүлийн асуултан дээр чи хэрэг өөртөө итгэлгүй байвал За. Санти тань болоод идэж болж байна. Мань өгөгдөл ингэж байна. Ерөөсөө л амархан. Мань ер нь нэг Манбодор дээдл нэг 5-4-ээр чи жүжигч юм шүү дээ, тий. Мань байна уу гэж ярьсан. Ахаа гэд тэгээд цагдаа болоод тэгээд аав болоод гомо болоод дуусчихсан байхгүй. 5 хүн ярьж байгаа. Тэгээд би тэргээд тий яг үнэн чи нэг 3-4-ээр л дандаа нэг хүнээр ярьчихлаа. Тэгэхгүй яг итгүүлээд одоо байна уу гэд аав болонгууд тий. Ахаа би гэд ингээд нэг 3-4 л мань өгөгдөл нь юу ч хамаагүй, сэдэн хамаагүй. Надаа яг баттай л хүн үгүй. Тэгэхгүй бол яг юм болгоныг үздэг те. Одоо энэ залууч чинь нэг сантиг мэдчихэж шүү дээ. Тэгэхгүй бол тэгээ миний хоолойч гэсэн бас ингээд юм тэгээд тоглох гээд байгааг мэднэ л дээ. Хэцүү фейлд хайл. За яг хуу нэг найдвартай те жоохон нэг бэлчээрээс ирээд удаагүй байгаа. Тэг жоохон сошиалаас үйл ядаг хол. Тийм хүн байвал байгаа маа да. Тэрийг чи өгнө шүү дээ. Би залгуулах юм уу? Шууд дугаар таачил дандаа тгөө. Мань дугаар таагаад ярьдэн шүү дээ. Тийм за. Чи юм уу гогчин чи заяа. Эсвэл манайхан дотроос хин нэгэн хүнээр тоглуулахаар бол Яг найдвартай яг Яг хөдөөний одоо яг хизээч датаны боломж байдгүй. одоо нөгөө нэг тий мах гана ах гэдэг ч юм уу тий манай эмэгтэйчүүд бас махсах авдаг тийм спонсор тий Украин гой самда ах гэдэг ч юм уу тий Борц Бернлээд яг тэр бас эстрийн спонсор. За ингэ тий. За дүлгөөний нэрийг бариад энэ дугаар л яриа. За. Ээж нь. Яа. Нэр нь хин ээжээр ордол эрүүлжүүлэх гэж байна. Хишигма. Аваар ордол колог гэж. Спикер дээр тавиал өөрийнхөө микрофонтой жоох ойрхон ярьчихад бол. За. Манайхан одоо хэдүүлээ энийх юм бол азартна. Тэгэхээр цогтог. За. Ой зүрх муудаа гэж ээж нь. Би чи ер нь бас зөөлөн үнэлтэй. Нэг айхтар санта шиг бас хурц мурц шуу хүчин тийм амар юм байна. Мань хүчин цаашаа. За энэ үнтэй би ерөнхийдөө яаж яг хөө ерөнхийдөө итгүүлэн үнэмшүүлээд авах болоо юм тий. Ээж хүмүүс ер нь үнэмшигд амар хурдан байдаг. Хүүгэн дүлгөө гэдэг. Дүлгөөн. За дүлгөөн. Дөөх гэдэг. Ээжийн нэрийг хин гэдэг. Ээжийн нэрийг хишигма. Хишгэ гэж. За нэг алгадаш чи. Тогтоод тэрэ. Бас гой сте анта өөрийнхөө яс. За хүүхээ гэдэг ярих уу. Өөрөө л дандаа. Ингэж үзээгүй болохоор ямар эвгүй юм бэ? Энэ их чиг игээ хэн гэдэг гэлээ. Хишигма. Хишигма ээжээ гэл. За бүгдээрээ чимээгүй шим манайхаа. Хишигмаг зонтож чинь уу яаж? Оо юу вэ хишигма? Байна уу? Байна. Та нөө хишигма гэдэг имээ юу? Би нөгөө дүлгөө ахын нөгөө дүүн аамаа. За. Тэгэд нөгөө дүлгөөний ах наваг нөгөө нэг тэндээс очиод нөгөө студиэс очиод нөгөө камерны хүл аваад ир гэсэн чинь би нөгөө хөлийн төв зам дээр барьж явж байгаа. Тэгэд яг хуглаа шаацсан. Үгүй хугалцсан. Камерны хүлийн. Тэгэд дүлгөө ах болохоор над руу би ах руу хэлэх гэсэн чинь дүлгөө ах ч юм уу хүүрмэн наатаа яага хугалцсан гэд наваа тэгээд загнаад байгаа. Дөөс ууцсан цогтой юм уу? Ах болохоор өөрөө пивэнд дуртай гэдсэн. Гэхдээ би уугаагүй гэж тэгээдсэн. Тэгээд одоо манай хажууд нэг ах байгаа би тэгээ манай ах наваа өмгөөлж тань руу яриадах гэдгсэн. Танай. Миний уцыг хаан суусан. Дөөсөө цуг ажилтг хүүхд юм уу чи? Тийм цуг ажиллаж байгаа. Одоо ч хүртэл ажиллаж байгаа. Тэгээ би сайхан өөр студи руу явах гэсэн чинь ч юм уу маацсан байж байгаараа гэдсэн л та. Тэгээд өөрөө одоо юу гэсэн үг? Тэгээд би танилга бол одоо ахтайгаа яриулчих шууд. Маа ах хажууд байна. Та нөгөө та яриад өгч байгаа нөгөө байна уу? Байна. За юу яриад байна? Би түүний ээж нэ. Яах Оо сайн байна уу? За. Энэ манай нэг дүү байгаамаа. За. Танаа дүү яасан манай хүүхд дарамтлаад байгаа гэсэн үг юу? Тэмхүү утгатай юм ярьцлаа. Гэхдээ одоо энэ манай дүүг одоо би одоо яг хөтэ нэг 5-14-т цалин үйлстэй ажил дүрлд оруулчихъя гэж бодоод студ бараад болохгүй юу? Энэ хүү. За ерөнхийдөө ойлголоо. Тэгээд одоо энэ тэгээд би нэг юм хэлээч. За. Одоо нөгөө нэг шууд бичлэгтэй байхгүй юу? Тэрэнд нь хэрэгтэй хүлийн авчирж агаад одоо тэр хүл нь очиж чадаагүй байгаа юм байна л да. Тэгэхээр жишээлбэл телевизээр одоо гарах хэрэгтэй байсан юм ингээд тэрнээс одоо жоох өөрчлөгдөж байгаа болоод манай бүх бохомцсон байх нэгдүгээр.
Хоёрдугаар уучин байсан баг та. Тэгээд дарамтлаад байгаа юм шиг байна гэж би ойлголоо. Гоо одоо энэ манай энэ хонин бор нүдтэй энэ хөөрхөн хүүг одоо байнга дарамтлах юм. Тэгээ элдвэр хэлхийг муухай та одоо хүүхдээ хүмүүжүүлээг юм уу хаашаа юм бэ? Яа зэрэгсэж яриад байгаа юм бэ? Та хүүхдээ хүмүүжүүлэхгүй таны буруу шүү дээ. Маань найз дээр. Байна уу? Би нөө энэ төвшин одоо дөлгөөний бол мэднэ би дөлгөөний одоо найз. Тэгээд одоо энэ хүл нь бол гайгүй магаа шинийг авчихгүй. Та мөнгөний манай миний данс руу мөнгөний ичих та. Юуны мөнгө хийх юм бэ? Би болохоор энэ хүүгийн дөлгөөний найз нь тэгээд үгүй энэ найзтай хамт байгаа. Гэтэ одоо би бол одоо юу гэсэн та нэг 30 цаас өгчихөө. Надаас юуны мөнгө нэгтэй? Камерны хөлний. Тэр камерны хөлний мөнгийг тэр эвдэрсэн хөл чиний хөл юм уу? Камерны хөл нь чинийх юм уу? За ярдаггүй битээ яриатай. За би яриа. За байна уу? Байна уу? Хөөс камер ирүүлээ. Ирүүлээд байгаа хүн. За бид нар бол ирүүл байна. Танаа хүү харин согтуу байна. Танаа хүү одоо бидний утсыг авахгүй нөө ш. За яг авахгүй. Утас авах бидний донслоод байгаа маш бит гурыг. Надаас ямар мөнгө нэхэмжтэй байгаа вэ? Наад камер чи хиний камер ээ? Та энэ манай дүүтэй уулзаа. Дүүтэй. Байна уу? Байна уу хичээ? Байна уу? Хичээ байна уу? Хичээ. Би бүр эвгүй байдалд оролцоод байна. Би танд данс өгчөө та надад 30 өгч. Тэгэл бит гурав боллоо. Манай энэ хоёр ах одоо боллоо гэж. Та өгөө. Хичээ та өг. Та боллоо. Бараг үе юм шүү. Юуны мөнгө юм бэ? Хөлний. Хөлийн тэгээ яагаад би төлөх ёстой вэ? Та нарын эвдсэн хөлийг би яагаад төлөх ёстой вэ? Та одоо хөлний мөнгийг өгөөч болооч. Ихчээ. За, нам ихсэн. За. Хөөс ээж бүр та нар болооч гэж. Хөөс энэ хүний ээжийг ингээ яг хуу мань бас тоглоо байлгаа төгсгчээ зүгээр яг тоглохгүй. Тэхүү гой шүлэг уншаад бас муухай ах гэж бодоод тэхүү дараанаас өөрөө үзэн ш. Тэхүү мань нэг за тэгээ мань зүгээр яг хуу ийм нэвтрүүлэг гэдэг болохоор имзэглээд байна. Зүгээр нэвтрүүлэг байлаа гэд ярьчи. Үргэлжлүүлж бол яриад яг хуу. Тий. Бас гой санагдаа. Энэ дүлгөөн гэдэг өөрөө их уудаж заах юм блэ. Шууд ичилж ш. Манай хүү уудгүй гэвэл тэгэл яах юм бэ тийм үст. Дүлгөө. Чи уудаг тулдаал. Намайг авлаа. Одоо ч ууж ш. Байна уу? За юу яриад байна одоо? За сайн байна уу? За та тайван байгаарай. Энэ нэвтрүүлэг байлаа. Яг хүүгийнх нь нэвтрүүлгээс ярьж байна. Энэ одоо Mambo гэдэг нэвтрүүлэг байлаа. Тэгээд хүн таныг энэ нэвтрүүлэгт оролцууллаа. Танаас уучлалгын хөлсөл үчи. Манайх нэг алгад ашчи. За. Яригчаа тань гараад байгаа юм уу? Тий, гарч ин. За тэгээд хүүгээс нь танд маш гоё шүлэг одоо үгийг дамжуулсан. Ижимийн та миний хайртай наран билээ. Илгэндээ наач хүн болгосон амьд бурхан. Буян гууч хичнээн удаан сүвдэн мөргөвч. Бурхнаас илүүтэйгээр танийгаа л шүтдэг юм шүү ээжээ. Тээж төрүүлсэн 10 сар Тэвэр чалгасан 3 жил дэтгэж өсгсөн олон хаврыг хизээч хүүн мартахгүй. Ээжээ хүүгээ уучлаарай. Хүүн дахиж уухгүй гэд. Арига. Нэвтрүүлэгт оролцууллаа. За та хүүдэд хэлэх хамгийн гоё сайхан үгээ хэлээч тийм ээ. Баярлалаа. За баярлалаа. Зүг яваарай хүмүүс. Сайн намайг басны 2-3 минут хичнээн бодолч багий. Бодолсон чи нэ. За чи ууч. Ихчээ би сайн ярьсан юм аа. Би жүжигчин цогтой сая солин дэрэг авсан. Би UB комедид орсон байгаа. Тэгээд ихчээ танаар тоглолцлоо өстө өөрийнхөө ээж шиг үнээр тоглолцлоо уучлаарай ихчээ. За. За баярлалаа. За. Астачаа ингэ цаг яваад байна. За ихчээ уучлаарай ихчээ. За. За. Вау. Өшин цогтой утас. За баярлалаа. Цогтой мултарлаа тий. За мултарлаа. Яана. Сантигийн сүүлийн асуулт. Мэдээж манай өнөөдрийн зочин хойморт Mambo Santi хүрэлцэн ирсэн байгаа. Santi бидэнд цогтойгийн өгсөн өгөгдлөөр нэг тоглоом Mambo хийж үзүүлэх эсвэл дахиад нэг мөч идэх сонголт байна. Яах юм? Чи шууд комеди яар. Тэгээд комеди ярих
явц чинь би ингээд үгэнгут чи өгөө аваад эвлүүлээл комедигоо үр Тий, болно. Болж байна. Гэхдээ банк мамбо хийж байгаа. Тэгсэн болж байна. Гэхдээ эн чинь нэг тийм хөгжилтэй яриад болж хувирна штэ. Яг тийм панч юу н орохгүй штэ. Тийм. Панч Хүмүүс инээмээр байна, би ч инээмээр байна, Мико ч инээмээр байна. Дараа нь гэхдээ та нарт зориулаад 30 минут гоё юм ярьж өгч болно. Такс 5000. Амттай 2500. Хуваагаад байгаа. За. Одоо за маань ярих юм уу? Яриад эхлэхэд тий. Чи газ өгч. Эхний үгөө өгчих юм уу нэрээ? За тийм микрофон. За сайн байцгаана уу? Тэ би ер нь микрофоноор одоо ер нь жок ярьдаг. Гэхдээ намайг ярьсны дараа хүмүүс ярьдгөө. Яагаад гэвэл хит хурц үнэртэй байна гэд. Тэгээд ер нь бол бас манай эхнэр их жоохон ууртай байгаа сүүлийн үед сарын мөчлөг нь ирсэн байх гэж бодож байгаа. Тэгээд шинэ жилээр бас орлого хийгээд ер нь орлогын ам нэгдээд эхнэрийн ам хаагдсан. Гэхдээ шөнө бол орон дотор эхнэрийн ам нэгдэж байгаа. Бүдүү уруул. Бүдүү уруул. Тий, ер нь бол би өөр их бүдүү уралтай л да. Тий. Хүмүүс намайг хараад бас те намайг бас ижил хүүстэй юм уу те цэнхэр сарнаа клубийнхэн өндөр гэд над руу их хандардаг. Хэрэгэлсэн салбитдаг. 3 болчихсон та. За болчлоо шүү дээ. Чи бол хэрэгэлсэн салбитдаг цогтоо. Цогтоо салбит хэрэгэлсэнгүй. За баярлалаа. Шанти цогтоо хоёр хамтдаа.